За нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль одоо манай сургууль дээр Монголын үндэсний одоо спорт энэ шагаан харвааны багш нарын баг, за хүүхдүүдийн баг бол ингээд одоо 3 дахь жилдээ хичээлж байгаа. За багш ажилтны маань баг бол дүүргийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын нийт одоо багш нар ажилтны дунд одоо зохион байгуулсан бас шагаан харвааны тэмцээн уралдаанд бид нар одоо 3 дахь жилдээ 1-3 дугаар байрын амжилттай ингээд явж байна. Тэгээ ер нь бол одоо Монгол шагаан харваа бол энэ 13 дугаар зууны үеэс одоо үүсэлтэй. За ном сумыг бол их сур, шагаан харвааг бол одоо баг сур гэж ингэж одоо нэрлэдэг. Тэгээ одоо 13 дугаар зууны үеэс хойш өдгөө хүртэл маш он удаан жил одоо өв уламжлал хадгалан ингээд өнөө хүртэл хүүхэд залуучууд, насан туршид одоо маш их шимтэн сонирхож өргөн хичээл хийж энэ спортын одоо давуу тал амжилтыг бол мэддэг болсноороос онцлог юм аа. Нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОгийн одоо бие тус соёлын үед бол Монгол шагаан харваа бол 2014 онд одоо бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр энэ шагаан харваа бол зөвхөн монголчуудад байдаг дэлхийн одоо хаанч байхгүй одоо багийн спорт хаанч дахин давтагдахгүй ийм одоо үндэсний спорт гэдгээр нь бол ЮНЕСКО бол одоо шалгуурт нийцсэн гээд одоо бүртгэж авснараа бол онцлог. За нэгдсэн үндэсний байгууллагын энэ бие тус соёлын үед шагаан харваа бүртгэгдснээс хойш бол одоо хүүхэд залуучууд бол энэ спортод маш их шимтэн дурлаж сонирхож хичээлж одоо баг харваачдын тоо бол өнөөдөр одоо маш олон болж байгаа нь бол бас бахархууштай. Тэгээ ялангуяа одоо хүүхдүүдийн дунд одоо хөгжүүлэх юм бол маш олон одоо хүнд байх одоо тэр олон давуу тал чадваруудыг энэ спорт одоо эзэмшүүлдгээрээ онцлог. Тухайлах юм бол хүүхдүүдийн одоо ой тогтоолт, анхаарлын төвлөрөлт, сэтгэл зүйн одоо хатан дэвчээр суулгах, ахмад настныг, илүү цолтныг одоо хүндлэгч гэдэг юм уу. Хүүхдэд байх, хувь хүнд байх маш олон талын ийм одоо чадваруудыг эзэмшүүлж чаддгаараа энэ спортын бас нэг одоо онцлог оршдгоо гэж ингэж би бас боддог. Тэгээд за ингээд шагаан харвааны одоо ерөнхийд нь комор нь бол одоо ингээд зурхаа гэж нэрлэнэ. За энэ арын нь бол одоо аравч гэдэг. За энэ доотыг бол синти. За энэ модыг бол энэ хүрэн модыг бол ингээд зурхаа гэж хэлнэ. За энэ модыг бол 52.5 см урттай. Яг одоо дөрөндөө бол ингээд стандартын заагаад өгсөн. Дохоо мод гэж нэрлэдэг. За ингээд энэ бол ингээд одоо нэг багт бол 15 хасаа байдаг. За хоёр баг бол ингээд одоо манай хүүхдийн баг 15 хасаатай, манай баг 15 хасаатай. Өөрийнхөө 15 хасааг эхлээд онж дуусгах хэвээр. Тэгээд одоо нөгөө талд ингээд 15 хасаагаа бараагүй байх юм бол нөгөө талаас одоо тат тоглодог. Хоёр баг одоо манай хүүхдийн баг бас өөрийн гэсэн зурхаатай байх хэвээр. Тэгээ энэ бол манай охин зурхаа. Хоёр өргийн одоо нийлбэр дүнгээр бол хожил хайцлан одоо шийдэгдэг ийм спорт. Арцаараа ингээд одоо хэрэглээ хариулна. За хамгийн түрүүнд нь бол одоо ингээд дохоом одоо ингээд сайхан хариулчих хэвээр. За ингээд. За энэ одоо дом гэж нэрлэдэг. Дохоом модныхоо хасаануудынхаа хамгийн урд нь одоо ингээд домбоо татдаг байгаа. Тэгээд энэ домныхаа араас зам мөрийн татаад энэний араас ингээд харваачдынхаа онсон одоо хасааг бол 15 хасаага дохоом модон дээр одоо өргөх ёстой. За ийм үйлдэлүүд байдаг. За ингээд баг харваачдаа хүүхдүүдийн багт одоо өнөөдрийнхөө бэлтгэл сургуульд нь одоо өндөр амжилт хүсье. Тэгээд за энэ бол одоо яг нөгөө хувь харваачийн өөрийнх нь яг хэрэл байгаа. За энэ нь бол хашлага, энэ нь бол сум. За тэгээд хашлаган дээрээ сумаа тавиад тэгээд одоо эндээс ингээд яг стандартын дагуу хэмжсэн газар дээрээ 4 м 70 яг энэ цагаан цагийн дээрээс харваачийн хөлийн үлмийн хэмжээ бол 4 м 72.5 см байдаг. Тэгээд тэр хэмжээ дээрээ суугаад ингээд одоо оноо мэргээ оролдуулдаг ийм одоо уламжлалтай. Эхний өргийн тоглолтод 4 хасаа шинжсэн. Нөгөө баг маань одоо өөрийнхөө модон дээр очиод тоглолт хийгээд зөрүүлээд манахаас одоо 4 хасаа татах юм бол
энэ хоёр багийн хожил харьцал одоо тэнцэж ийн гээд ингээд одоо за энэ үл яг том мөнгө байна. Зоос байна. Одоо арвтын мөнгөний зоос одоо энэ дээрээ тавьж тэгээд одоо энэ зоосыг хэн онсон баг нь бол одоо хожлоо авдаг. Ийм дүрмтэй. Энэний дагуу одоо тэнцэн мэн одоо явдаг.